За тэгээ cheers гэдэг хэлээ эхлэе те. Тэгээд one bottle talk эхлүүлье guys. Ямар эвгүй бэ олны юм гэж явах чинь те. Тэгээ манайхан ч гэсэн бөөнөрөө уухнуудаа уугаараа бүгдээрэнд нь cheers. Тэгээ one bottle talk бүгдээрэнд нь cheers шүү. За тэгээд хамгийн түрүүнийхээ асуултыг эхлүүлье. Ерөнхий байдлаар social media, олон нийтэд байдлаар их хүмүүс маань мэдэх байх. Гэхдээ өөрсдөө танилцуулахаас эхлүүлээ тийм ээ. Тэгээд хэдүүлэн 2 микрофон байгаа ширлээ авчи. Бомошкаас эхлэе те. За тэгээ. За энэ одоо манай ивентэд маань хүрэлцэн ирсэн та бүхэд бүгдээрэнд энэ өдрийн мэдээг хүргэе. Тэгээ та бүхэн анзаарсан бол Томьёо X Vada гэдэг энэ өнөөдрийн ивент маань Vadaтай хамтраа Томьёогийн зүгээс хом агуулж байгаа. Энэ дундаас Томьёог мэдхгүй ч юм уу тийм хүн байвал гараа өргөе те. Тэгвэл би арай нэг ойлгомжтой байдлаар жоохон танилцуулъя. Манайхан бүгдээрээ мэдт юм уу? Тэнд ганцхан хүн байна те. Окей, тэгээд би нэг rap богинохоо ингээд жоохон мэдээлэл хийчих. Яагаад одоо манай Vadaтай Томьёо маань хамтарч ингэж ажиллаж байгаа вэ? Тэгээд юу болох гээд байна гэд. За манай Томьёо болохоор ерөнхийдөө боловсролын аппликейшн байгаа. Тэгээд бид нэр ерөнхийдөө боловсролын платформ болох маш их сонирхолтой. Тэгээд 5 сард ерөнхийдөө үйл ажиллагаагаа эхлээд одоо ингээд доктортой аппликейшн маань явж байгаа. Тэгээд бид нэр одоо 11-р сарын 11-нд яг publicly та бүхэн манаас бидний хамгийн анхны ийм гоё мэдээг сонсож байгаа хүмүүсийн нэг болж байна. Яагаад тэгэхээр 11 сарын 11-нд бид нэр хамгийн анхны Томьёо skills гэж шинэ product хаа удахгүй нэгээ яриа чи айгүй нууцаа задлаад баг шүү. Өөрийгөө танилцуулаач ээ. Одоо ярьчих болохгүй мó. Тэгээ хэдүүлээ явандаа энэ цаг байгаа. Хоёр вина байна тий. Тэгээ. За тэгвэл зөөлхөн эхлэе. Ирүүл байгаа дээр. За миний хувьд Орос школтой тэгээд ажлын туршлага гэвэл өмнө MNB World телевизэд мэдээний нэвтрүүлэгч болон ярилцлага дипломат ярилцлагын нэвтрүүлэгч хийжсэн. Тэгээд миний хамгийн анхны ингээ микрофон бариад хөтөлж байгаа ч юм уу юм entertainment нэвтрүүлэг болж байна. Ер нь бол яг мэрэгжлийн үнэн юм байна шүү дээ. Тийм тэгээд англи хэл дээр ер нь хөтөлж ийсэн бас монгол хэл дээр ингээ нэвтрүүлэгт олон оролцож байгаагүй. Тэгээд юм байна. Одоо болохоор яг түрүүнхийс манай Мөнкигийн танилцуулсанчлан Томьёогийн project manager-ээр ажиллаад явж байна. Тэ? Баяр хүргэе. Бүгдээрээ танилцсан баг тэ. За тонико нагасан. За бүх ирсэн хүмүүстээ баярлалаа. Намайг Бэлгүн гэдэг. Яг одоогор болохоор яг өмнөх ажлуудыг бол ярих боломж гарах тэ. Одоогор бол нэг MCS-ийн M-Bank гэх дижитал банкны төсөл төр маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа. За тэгээд тэрний хажуугараас өөрийнхөө хувийн нэг сайд прожектуудыг хэрэгжүүлдэг. Тэрний нэг нь болохоор Creative Charisma гэдэг бүтээлч ажил сурчлагыг ерөнхийдөө case study болгож storytelling маягаар тийм хүргэдэг team project байгаа. Яг энэ шугамаараа Томьёотой холбогдоод тэгээд ерөнхийдөө хичээлээ бэлдэж ингээм хамтран ажилласан байгаа. За товчхондоо бол юм байна. За одгүй яах вэ? За одгүй. За сайн байцгаана уу? Намайг Од гэрэл гэдэг. Тэгээд би Cirque du Soleil буюу нарны циркэд артист коуч одоо жүжигчин дасгалжуулагч мэргэжилтэй. Тэгээд одоохондоо манайх ковидос болоо завсарлсан байгаа. Уул нь бол аялын тоглолт хийж явдаг. Тэгээд одоохондоо Монголдо Core Pilaris студид багшаар ажиллаж байгаа. Удахгүй ямар товч танилцуулд юм бэ тий. Бүгдээрээ нэг жоохон чөлөөтэй байгаа, жоохон гайгүй танилцж би бол бодлоо заяа. За нөө баяр манлаа гэдэг Мандрей гээд Инстаграм дээр анх Мандрей гэсэн баг. Тэгэл Мандрей болцсон ерөнхийдөө. Ягаад Мандрей вэ? Тэргээ танил. Тэр юм баггүй. Баяр манлаа гэдэг манлаа гэдэг нэртэй би Японд сургууль төгссөн баггүй. Тэгээ Япончууд ч нөгөө ил үсэг хэлж чаддгүй. Тэгээ нөгөө манлай болж жоод Мандрей гэсэн чинь маа нэг англи хэлний гадаад багш чи ер нь нэрээ ерэнд Мандрей юм чи Рэй болгоч хэлээд ингээд. Тэгээ англи нэрэнд бол Рэй. Тэгээд за Мандрей гэвэл аюу кул юм байна гэж бичсэн. Тэгээд тэгсэн чи хүмүүс Instagram дээр орж идэг байхгүй. Чи манарцгаая гэдэг юм яг юу гэдэг юм бэ чи. Бүгдээрээ манарцгаая гэдэг юм шиг. Тэгээд яг өнөөдөр вайн уугаад манархал юм шиг байна. Тэ. Тэгээд одоогийн байдлаар Movicom корпорацид төлөөлөл төцөөллийн нарийн бичгийн дарга, ерөнхий захирлын ажлын албаны менежер гэдэг албан тушаалыг харж байна. Томьёотой яаж холбогдсон бэ гэхээр Томьёогийн Study Abroad гэдэг байхгүй одоо байгаа аппликейшн, гадаад сурах аппликейшн. Тэгээ Study Abroad дээр анх дөнгөж лонч хийж яхад Томьёогийн залуустай холбогдоод хамгийн анхны менторуудын нэг болж орсон. Тэгээ тэр утгаараа холбогдоод өнөөдөр магадгүй энэ сууж байгаа тий. Тэгээд Movicom корпорац энэ нөгөө одоо та бүхэн сууж байгаа M-Office-ыг хөрөнгө оруулж байгуулсан. Тэгээ энэ болохоор өөрөө стартапуудыг дэмжих зорилгоор ер нь бол маш хямдхан интернетийн хангаад өгсөн хамгийн сүүлийн офисын стор хангацсан. Тэгээ community-г бүрдүүлж байгаа IT суурьтай компаниуд ийм боломжийг олгож байгаа ийм ерөнхийдөө нийгмийн
хариуцлагын чиглэлийн ажил байгаа. Тэгээд ийм учраас бидний энд мовс дээр суудаг. Манай Вада маань ч гэсэн энэ мовс дээр суудаг. Тэгээд мовс дээр суудаг залуучуудаа айгүй ойрхон ажилдаг. Тийм учраас айгүй ойр учраас өнөөдөр магадгүй энэ дэрц баг тий. Их ойртлаа шүү те. Их ойрхон Их шүү ойрхон байл шүү те. Ойртой би нол болж ин да те. Тэгээд сүүлдээ манардаг юм байна. За тэгээд би дараагийн асуултыг шууд улбалаа явчих. Ерөнхийдөө өөрсдөө сайн тодорхойллоо те өнөөдрийн байдлаар. Тэнгүүд хамгийн анх яг яагаад энэ мэрэгжлийг энэ замлыг сонгох болсон бэ? Тэгээд тухайн үед ер нь өөрийнхөө те энэ замлыг энэ мэрэгжил чиглэлийг олохдоо хэд хэдэн боломжууд байсан баг л та. Гэхдээ яагаад энийг сонгосон бай? За бас тэгээ яаж те ямар шалтгаанаар сонгов? Тэгээ тэр сонгосон зүйл чи өнөөдөр их хүрэж байгаа бах те. Тэгээ шууд манлагаасаа ингээл явчих те. За жоохон ярихлаар айгүй уртдаг болох гэдэг. Айгүй амархан ярьч тий. Тэгээд анх ингээд мэрэгжлээ сонгох гол бодож ирсэн чи би чинь жоохон бахтай ингээд телевиз л байсан шүү дээ тухайн үед чинь. Телевизээр харангуут чинь хамгийн мундаг хүмүүс нэг юм нэг олон улсын дээд түвшний уулз гэдэг хүмүүс байдаг сонгоо ерхий сайд ерхийлж одоо хэн байдیں۔ Тэ. Тэгээд гадаадаар ярьж байгаа надад амар хүс ангидал за би ста гадаад лээ ярьдаг хүн болох хэрэгтэй юм байна. Хүмүүстэй communication тэгээд ийм high position юм болмоор байна гэж бодоод. Тэгээд анх олон улсын харилцаа гэж явж исэн чинь дундаа олон улсын харилцаа чинь жоохон их сонин ийм үүлэн дээр мэрэгжил байна гингуута бизнес удирдлага болоо бизнес удирдлагаар Японд засгийн газрын төлөө авч явчаад ирсэн баггүй. Тэгээд анх уг нь бол санхүүгийн чиглэлээр орсон юм а. Ягаад ч би ийм high position юм болох юм бол санхүүгээ мэддэг. Компанийнхаа одоо жишээ нь санхүүгийн стейтментүүдийг уншаа ойлгочтой хаашаа яваад чиглээд байгаа ойлгочтой хүн болох хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Тэр нь яаж намайг явандаа ийм том болох юм бол би ерөөсөө мэдээч угаас тухайд. Угаас хүн мэддэг ч үгүй урагшаа хараад нөгөө connect dot-уудаа ин connect хийж чаддгүйгээд нөгөө Стив Джобс ч арагшаа харахаараа connect dot гэдэг юм найзуудаа хэлээд байгаа шүү дээ. Тэгээ яг тэгж явсан. Тэгээ тэрний дараагаар нь стратеги шинэ бизнес гэдэг ингээ шинэ бизнес манайх одоо Movicom ямар бизнес хийвэл ашигтай байх вэ гэж бодож явдаг болж байгаа. Тэгээ ээжсэн чинь нэг өдөр захирал харж ирсэн нөө чи чин гайгүй юм биш үү? Жиминий туслах болох уу гэж аваад. Тэгээ захирлын туслах болоод одоогоор захирлын туслах тэгээ тооцоо нэрийн бичгээ. Одоо жоохон хууль тэгээд компани засаглал гэж ярьдаг. Corporate governance талын ажлууд их хийж байгаа. Тий. За одгөрл маань. Одгөрлөд маань ер нь яагаад энэ уран бүтээлч гэж нэрлэх үү ер нь? Юу гэж монголоор одоо юу гэж цирки би ч яг нугаралтаар 8-таагаас хичээлийнхаа хажуугаар хичээлж эхэлсэн байхгүй юу? Оо за за. Манай эмээ өдөр өссөн. Тэгэл яг хичээлийн хажуугаар заавал намайг юм хийлгэн гэл хичээлийн дараа намайг зөөгөл нугарлтын студ байсан. Хувийн яг цирк дээр бол биш. Тэгээ тэнд тэгж хичээлийнхаа дараа дандаа явдаг байсан. Тэгэл 8-таа ороод тэгээд яг 10-таа Cirque du Soleil нарны циркийн кастинг Монголд ирээд тэгтэн би яг орж исэн. Тэгээд хийснээ барыг мартцсан байсан. Орчоод ямар ч байсан орчоод тэгээд амар олон хүн ороод циркээс өөр юм хийжсэн үү? Хичээлээ тэгэл анхаараа явж исэн үү те? Хичээл бэлтгэлээ л хийжсэн жоохон хэдгээр ангил. Тэгээд амар их олимпиадад ордог байсан угаасаа янз бүрийн эмээ өдөр хэсэх юм. Эмээ өнөр чинь нэг тэгдэж штэ те. Юм болгонд л ингээл яв. Эмээ өөгийн хүүхд ахна штэ те. Тэгэл тэгж яж байгаа. Тэгээ 10-таа кастингд орсон. Тэгээд 10-таа анхныхаа олон улсын тэмцээнд орсон. Яг олон улсын циркчдийн тэмцээн Хятадд анх болоод тэгээд тэндээ мөнгөн цом аваад тэгээд дараа нь бас Монте Карло гээд хэдхэн жилийн дараа Монте Карло гээд бас циркийн хамгийн том тэмцээн байдаг. Олон улсын одоо бүх хүмүүс ордог. Тэнд биш бүх одоо яг шилдэг хүмүүс нь ордог. Тэгээд тэнд ороод бид нэр хүрэл цом авч ийсэн. Тэгээ яг тэрнээс дараах нь нарны циркээс манай багш руу холбогдоод танаа охтуудыг авъя гэх. Тэгээд бид нэр анх Канад явж ийсэн. Тэгэл яг тэндээсээ анх явж бэлтгэл хийгээл одоо бүх юма бэлтжээл тэндээсээ шууд аялын тоглолтоор яваал одоо Япон, Америк 20-30 улсаар явсан баха. Ер нь бол 8 наснасаа л ер нь л эхлээл тэрийг тууштай авсан хүн байна шүү дээ тий. За тоникана. За тоник би бас асууя. Яагаад тоникана вэ? Япон юм уу юу? Манрай гэдэг шиг. Зимбаб. Тониканаг нэрээ тайлбарлаач. За энэ нь болохоор нэг бүр нэг нааг баах бидний дээдлийн үеийн нэг тийм чат гэдэг гэсэн. Ямар чат? Бүр ингээд инсталлд суулгадаг. Одоо дөнгөж нэг Монголд интернет бараг үүсэж байгаа үе шүү дээ. Тэгэхээр тухайн үед яг одоо бидний дээдлийн үед хүмүүс болохоор тухайн чатанд аягүй их хоорондоо холбогддог тэр чатаар. Яг хүмүүс энэ юм уу? Монголын биш тэрнээс өмнө шүү. Бүр ингээд инсталлд суулгадаг тийм софтвер байсан. Монголынх юм уу тий? Гадных л та. Гэтэ монголчууд хэрэгжилж байгаа. Тэг яг тухайн үеийн нөгөө нэг тэр юуных нь одоо онлайнд байсан те нэттэй бас арах гарууд нь хоорондоо аягүй харилцдаг. Тэгээ тийч бүр амар хөгжсөн квиз муз явдаг. Админ модератор гэдгүүд нь бүр хоорондоо амар одоо өндөр эрэхтэй админууд амар нэр үнэтэй хүмүүсийг баандж манддаг. Нэг цаг юм бичихгүй болгож молгодог. Тэгээ нэг хүмүүс нь админуудын амар царайч миний бааны гаргаад өгөөч мууч гэдэг. Тэр үед болохоор бүр тийм нэг цол хэрэг юм шиг бүр амар хүндтэй тийм эсэхгүй. Тэр үед яг манай их чаг дээр чатан чатлагдаг. Тоника нэг нэрээр чатлагдаг гэсэн. Ихч чинь үү? Тийм манай ихч. Ихчийн нэрийг авсан гэсэн. Тийм ихчийн нэрийг яг утга нь яг юу юм? Утга бол байхгүй. Ямар ч утга байхгүй. Хайх юм бол тийм
ийм утгатай гэсэн юм гарчгүй тэг утгын өөрөө бүтээгээл. Одоо зохиосон уу? Утгаа. Утга цохиог тэгэл одоо өөр утга нь бол тоникана гэхээр юу харагдчих юм тэгэл юу төсөөлж чинь тэр баг утга нь ер нь тоникана гэхээр юм төсөөлөгдөг үү? Тоник жинж ясаа? Тоник охог. Тоник гэдэг уух юм санагдаад Биш үү? биш үү. Тэгэж бодож болохгүй юу те. Хамаагүй тийм бодчихлоо. Тэгээ ер нь бол тоникана гэдгийг сонсчаад идэж мартагддаг шүү дээ. Тэгээ өрөмс нэртэй би амар гүн утгатай юм болов гэж анхаад. Гэхдээ ямар ч утга байхгүй. Нэгчиг нэрээсэн байна шүү дээ те. Оноос нь нэрлэх гэсэн үг л те. Ямар ч утгагүй. За тэр за тоникана мөн анх ер нь юуг ер нь зориод анх эхэлж юу. Тэгээ эхэлж явах үед чинь ер нь ямар олон боломжууд байв. Тэгээ яагаад тэрийг сонгоод тууштай өнөөдөр хүрээд тоникана нэртэй болоо креатив харизма ийм төсөл гэдэг нэг ажлууд дээр нэг юм замлаар явж ийн вэ те. За энэ нөгөө хоёр зочтой харахад бол ингээ багаасаа ингээ бодсон биз дээ ингээ ийм хүн болно гэдэг. Би бол багада 10 жил ингээ нөгөө нэг ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг нөгөө хувийн хэрэг мэрэг дээр бичүүлсэн шүү дээ. Тэрэн дээр одоо хизээч одоо контент креатор дижитал маркетингийн жилээр ажиллана гэж бол хизээч тэр одоо тийм дижитал гэдэг үг байсан ч байгааг ч юм уу. Тэгж бол ерөөсө бодож байгаагүй. Тэр үед юу ч хичээлээ алдартай хүн хичээлээ нэг тиймэрхүү хавцаа бичсэн. Тэгээд яг явж байгаад яг миний өөрийн мэрэгжил бол маркетер бол биш. Яг их сургуультаа бол мэдээллийн системийн менежер гэдэг мэрэгчлэр төгссөн. Өөртөө нарийн мэрэгчлэр шүү дээ. Тийм. Тэгээд яг хоо энэ мэрэгжил болохоор софтвер талдаа тэгээд ерөнхийдөө менежмент талын хоёрын гүр болсон тийм мэрэгжил аль нэг рүү нэг гүнзгий ороогүй. Тэгээд яг нэг яг маркетингийн чиглэлээр яагаад ингэ явсан бэ гэхээр бүр ингээл 10 жилээсээ их сургуулаасаа ингээ хийж байгаа юмнууд дандаа нэг юм ингээд нэг юм бүтээгээд тэ нэг вижуалаар хүмүүст өгүүлээд вижуал байдлаар контент байдлаар ч юм уу тиймэрхүү креатив юмнуудыг амар хийгээдсэн байлаа. Тэргээд яг их сургуульд байхдаа бол жишээлбэл бүр хамгийн их 3 жил бүр ингээд физ гээд манай клуб байсан Гитэмсийн. Тэн дээр болохоор бид нар ингээд аягүй гоё хамт олон амар тийм ирч хүчтэй тийм клуб байсан. Тухайн үед бид нар ингээд 7 хоног болгон улирал болгоноо ингээд оюутнуудад зориулж үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан. Тэрэн дээрээ ерөнхийдөө өөрийнхөө одоогийн суурь амар их чадруудыг те одоо copywriting, visual одоо art direction ч юм уу төрөл бүрийн одоо энэ креатив салбарын маркетингийн салбарын тийм чадруудаа ерөнхийдөө олж авсан юм шиг харагдтыг. Тэгээд төгсөөд яг угаасаа яг анх Монголд бол яг төгссөн мэрэгчлэрээ шууд ажиллаж байгаа хүмүүс амар хоор байдаг шүү дээ. Яг тэрний бол тэгэл нэг жишээ. Тэгээд ийм софтвер тал руугаа бол ажиллахгүй юм байна гэдгийг ойлгоод өөр мэрэгчлэр явж байхдаа өнөөдрийнхөө ур чадварыг ч олсон гэсэн үг юм биш үү? Хийж байгаа. Яг үндсэн мэрэгжлийн хажуугаар хийж байгаа юмараа ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлээ явуулсан гэсэн үг. Тэгсэн чинь тэр нь өөр чинь таалагдаад явсан гэсэн үг. Тэг яг дуртай юм хажуугаар хийгээ явуулсан билээ. Тэгээд яг миний анхны ажил ч гэсэн маркетингийн чиглэлээр байгаагүй төрийн албанд ажиллаж исэн. Тэгээд өдрөө ажиллаад оройдоо болохоор өөрийнхөө бас сайт прожектээр ажиллаж суудаг байсан. Тэгээд тэр ингээ юмнууд хараад тахад яг миний одоогийн яг хийдэг юмнуудын эхлэл болоод тэгээ нэг яг төрийн connecting dots гэдэг шиг яг энэ creative одоо маркетингийн чиглэлийн скиллүүд шүү дээ. Тэр скиллүүдийг нэг нэгээр ингээл яваадсан байна лээ. Одоо энэ самт уг нь бол өөр юмар явж исэн чинь тухайн үед хийж исэн олж авч исэн ур чадвар нь таалагдаад тэгсэн чинь ингээ явцсан гэсэн үг. Тийм. Тэгэл ерөөдөө яг жилийн хугацаанд арай өөр төрлийн албанд ажиллаж байгаа. За би өөр чиглэлээр ажиллах юм гээд одоо яг одоогийн чиглэл рүүгээ маркетинг, креатив тал руугаа ажиллаад хажуугаар нь ч гэсэн өөрийнхөө одоо copywriting ч юм уу ямар нэгэн одоо зураг таарах марх те янз янзын тийм скиллүүдийг давхар бас хажуугаар нь хийгээд хувийн хамаас төслүүдийг явуулах гэх тэр бүрийг хийгээд яваад тэр ерөөдөө одоо creative charisma юм хамгийн миний сүүлийн ерөөдөө хувийн прожект болохоор creative charisma гэдэг яг сурчлагаа бүтээлч ажил гэдгээр илүү нэг маркетинг дотор илүү ниш яваад бүр детальчсан гэсэн үг. Тэрний өмнө болохоор би нэг Эрка гэдэг дизайнер найзтайгаа зөв Cafuné гэдэг онлайн хөгжмийн Cafuné бүгдээр мэддэг багтай нэрээ. Бас менеж хийж 3 жилийн хугацаатай тэр төслийг явуулжсэн. Тэр бас миний бит хоёрын бол амар хайртай бас айгүй их юм сурсан. Төсөл тэрийг яг copyright-ийн дагуу гаднаас нь артистуудад холбогдоод лейблээс нь зөвшөөрөл аваад ерөнхийдөө нэг 3 сонирхлыг нийлүүлж нэг юм эстетик үүсгэж хөгжим хүргэдэг тийм төсөл байсан. Гэтэ одоо буцаад бас үргэлжлүүлэх гээд бит хоёр бас явж байгаа. За юм л байна. Стогоо юм штэ тий. Та хэд маань өөртөө ингээ анзаараад үзээрэй бас энэ хүмүүсийн яриа болгоноос. Энэ хоёр маань болохоор анх ингээ зорсон зүйлдээ яг л тууштай яваад багасаа эхэлсэн бол тониконыгийн хувьд бол яг л явж исэн боловч тухайд олж авсан зүйлд нь өөртөө таалагдаад өөрийг нь илэрхийлэх зүйл болоод тэгээ маркетингийн салбар руу өсч хэлж болно штэ тий. Hello yellow. Яг энэ дээрээс нэг ганц юм хэлгээд нөгөө нэг яг үнцэн ажилтаа хүмүүс байгаа. Эсвэл фрилансер хүмүүс ч байгаа тий. Үнсэн ажлынхаа ер нь хажуугаар хийж байгаа юм бас амар чухал гэдэг өөрийгөө хөгжүүлэх. Ажлаа дараа хурж ирээд телевизээр үзээд суух, эсвэл орой 2 цаг нэг юм зарцуулах. Заавал нэг амар одоо шүнжэнгөө суух наашаа зүгээр тогтмол ингээд хийгээд явхаар жилийн дараа харахад бол амар өөрчлөлт бас байд юм лээ.
За бумашка. Бумашка сэтгүүлч мэрэгчлээ бүсгүй байгаа. Ер нь бол үгүй юм аа. Үгүй юу. За. Тийм би яг түр өөрийгөө танилцуулахдаа хэлжсэн. Би Орос школтой. Тэгээд багаасаа Орос школоор явсан болохоор ер нь Оросд очиж Оросд дээд боловсролоо эзэмшихийг маш их хүсэжсэн. Тэгээд Оросын Ломоносов их сургууль, Москвагийн их сургууль ерөнхийдөө Орос хэл судлаач мэрэгчлэр төгссөн байгаа. Ерөөсөө шаал ийм өөр мэрэгчлэр төгссөн. Тэгээд өөрөө багаасаа Орос хэлийг аягүй сонирхож исэн болохоор тэр одоо хэлийг амар юм судлаад бүр гүндэн ороод аягүй мэдхийг хүсэж исэн. Тэгээд хэлийг дагаа соёл гэдэг болохоор бас Оросын соёлыг ч гэсэн бас ингээд амар их мэдрэхийг хүсэж исэн. Тэгээд ер нь утгаар нь мэдрээд бүр сураад хүрээд ирсэн. Тэгээд ягаад сэтгүүлч болцсон бэ гэхэл хүмүүс намайг хараа яг сэтгүүлч гэж ойлгооддаг. Тэгэл танилцаал би ингээ ажиллаж ийсэнгүүт сэтгүүлч юм ш. За манай сэтгүүлч гэлэнгүүт нөө үгүй юм аа гэд. Битээ тэгээ чи өөр хүн шүү. Тэгтээ амар гоё байдیں۔ Яхаа өөрөө мэрэгжлийн сэтгүүлч биш ч гэсэн хүмүүсээр сэтгүүлч гэж дуудуулахаар байна гэхлээр магадгүй бас ажиллаа айгу сайн хийчихсэн бах гэж бас бодоод идэв. Тэгээд ягаад телевизэн салбар руу ч юм уу одоо ч гэсэн би production баг ерөнхийдөө ахалж ажилладаг томьёо дээр контент талдаа. Яагаад контент талдаа орсон бэ гэхэлэр намайг за дөрөвдөө ер нь бол би багаасаа юм жоох нэг мэдхтэй тэгээ яг юунд амар дуртайгаа ерөөсө бас нэг мэдгүй юм оролцдог тийм хүмүүсээс аахгүй. Тэгээд юу яагаад яг 3 дугаар курсын төгсгөл байна уу 4 дугаар курсын эхлэлд яг Монголын үндэсний MNB телевизэн гадаадах юм сурвалжлагч нар ингэж яг ингэж байгуулж байна гэд тэгээ яг нэг тийм мэдээг сонсоод би өргөдлөө явуулаад тэмцээд тэгээ Оросын холбооны улсыг төлөөлөгч Монголын үндэсний телевизэн сэтгүүлчээр ажилд ороод тэгээ би өөрөө амар зүгээр сонирхож исэн болохоос яг яаж зураг авахыг мэдэхгүй микрофон энэ төр юу ч мэдэхгүй тэгээ ээж аваасаа асуугаад би ийм бочлоо надад камер аваад өгөөч гээд тэгээ ямар камер авахаа мэдэхгүй манай нэг хамаатны ах Монгол HT-ийн оператор байсан тэгэл ганц оператор ахаас очицвол за ахаа би нэг ийм болох гэдэг та надад нэг камер зөвлөөч гээд ахаараа зөвлөлж жаад нэг камер аваад тэгээ тэрнээс хойш өөрөө амар судлаад өөрөө ингээд өнцгөө олоод бичлэг хийж зураад гэрлээ тавиад тэгээ сүүлрүүгээ монтаж хийгээ сүүлрүүгээ томьёод одоо ингээд одоо нэвтрүүлэг нэтэрээ хийж эхлээд тэгээд Монголдоо ирээд ерөнхийдөө MNB World төсөл дээр орж ажилласан. Одоо болохоор тэгээд томьёогийн project manager гэхдээ би production баг дээр айгүй их цаг дээр фокусж ажилладаг. Ажиллаж байгаа юу та. Тэгэхээр ингээд сонсоод тахлаар амар гоё бүгдээрээ ингээд өөрсдийнхөө дур сонирхлыг олцсон яг дуртай ямаараа ажилдаг. Тэгэхээр ингээд амар олон залуучуудын донд өөрийнхөө юу хүсдгийг тэгээд тэр яг хүсэж байгаа зүйлээ өөрийнхөө ур чадвар болгоо явж байгаа хүмүүс амар ерөн цөөхөн бидэг шүү дээ. Ер нь бол тийм. За би энэс улбалаад нэг дараагийн асуултыг шууд асууж байна. За одоо энэ талдын үзэхээр ингээд тухайн өөр мэргэжлэр явж байгаад олсон байт юм байна. Энд болохоор эрт 8 наснаас имэн те чиглүүлээ явсан байт юм байна. Манлаад ч гэсэн бас зориод явсан байна. Ер нь яг тухайн үеийг яаж зөв гэдгийг мэдрэх юм бэ? Айгүй олон би одоо та ядагч бас бодож байгаа бах заримд нь асуудал байгаа бах те. Олон ингээ боломжууд байдаг бол яаж тухайн үеийг миний өөрийн явах ёстой юм байна гэж мэдрэх вэ? Тэрийг мэдрэх үү эсвэл одоо логиклээ бодох уу те ер нь яаж тэрийг сонгох вэ? Тэр асуултыг асуумаар байна. За амар гоё асуулт байна гэж бодчих. Би сүүлийн үед нэг ерөнхийдөө сурагчдад 10 жилийн сүүлийн төгсгөн ангийн их сургуулийн сурагчдад айгүйх яриасан байхгүй. Тэгээд асууж яхад хүмүүс мэрэгжлээ яаж сонгох вэ? Би мэрэгжлээ уг нь ингээд сонгоцсон ээж аав нийш яв гэдэг би яах вэ? Эсвэл би энэ ч дуртай, энэ ч дуртай, энэ ч дуртай гэл амар их асуултад ирж байгаа байхгүй. Томьёо ментор бол явж байгаа ч ялгаагүй. Мэрэгжил сонгох гэдэг тал дээр айгүй хэцүү байдаг. Яа хэцүү байдаг нь тодорхойлолтой хүмүүс угаасаа одоогийн нөгөө нийгмийн өмнөх ээж аав нарын өмнөх үеийнхэн тавиад өгсөн замаар явж байгаа байхгүй. Тэгж байгаа хамгийн 10 жилийн сүүлийн анги дээр загс сургуульд оронгуудаа яг өөрийнхөө төлөө өөрийнхөө өмнөөс бодож эхэлж байгаа. Тэр чинь хамгийн анхных нь том шийдвэрүүдийн нэг нь баггүй юу. Тийм учраас айгүй хүнд. Тэгээ дээрэс нь хүн угаасаа залуудаа explorer байдаг штэ. Яг ингээ chaos order гэдэг бол case нь байдаг баггүй. Амар их potentialтай юу ч болж болно. Тэгтээ юу ч биш. Нааш мэрэгжил ахгүй мэрэгшээ хөө гэсэн баггүй тэр чинь ерөнхийдөө. Тэгээд багада тийм учраас энд ч дуртай, энд ч дуртай, энийг ч хийж үзэх гэж угаасаа боддог. Тэгэхээр найл нэг нь хийж үзэх нь угаасаа тодорхой тий. Бүгдийг нь хийгээд үзээд явах хэрэгтэй. Одоо шиг бумашка бол янз янзын хийж үзсэн шүү дээ тий. Залуудаа ялангуяа жоохондоо. Залуу шүү дээ. Яна хурц юм шиг ярьчлаа цаастаа уучлаарай. Тийм тэгээд ер нь бол ингэж боддөг юм аа. Яаж зүс сонголттой их. Ингээд нэг хүн энэ хүн сталаг юм аа. Энэ л миний сэтгэлийг хөдлөж байна. Эсвэл энэ хийж байгаа юм лаг юм аа гэж угаасаа бодцсон байдаг байхгүй. Хүн нэг хүнд инспайр болж явдаг шүү дээ. Ер нь бол. Тэгээ дээрэс нь хүн ингээд нөгөө сэтгэлээд авах уу, толгойд авах уу гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ би яг нь сайхан судлаад байсан чинь сэтгэл энэ зүрхэнд чинь яг тархитай адилхан тархины 40 мянгаас байдаг гинэ. Тэрийг нь сайхан баталсан гэж юм. Тэгэхээр зүрх гэдэг чинь өөрөө тархи муу юм байна
гэх тэ. Тэгээд тэгэн гот чинь би бол юу гэж хэлэх гээд байгаа зүрхээ сонсч хэлэх гээд байгаа байхгүй юу? Хүмүүс ер нь бол одоо бид нар одоо ялангуяа тийм амар их байгаад байгаа нь яагаад вэ гэхээр амар их одоо юу гэдэг нь сатаарх юмтай. Бид нар өөртөө суугаад өөртөө ярина гэдэг чинь яг үндэ айгүй хэцүү байхгүй тий. Бид чинь цаанаас гарч ирж байгаа энэ бодлогод гэж байгаа. Энд чинь өөрийн миний тархин дотор суудсан бөөн програмууд бөөнөрөө яаж байгаа байхгүй. Тэрийг өөрийгөө ихлэ таних хэрэгтэй. Тэр нь нөгөө нэг бидний хэлээдэг нөгөө амар медитейшн хийх хэрэгтэй гэдэг ял хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэрний хамгийн эхний алхам маань өөрийгөө мэдэх хэрэгтэй байхгүй. Өөрийгөө мэдэх гэж байгаа юм бол тий. Тэгээ тэр нь ингээ цаанаа өөр хотлоод суудсан програмуудыг мэдэх хэрэгтэй. Ингээд бол өөртөө суугаад ярилцах хэрэгтэй. Сатаарахгүй байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээд энэ цаг хугацаанд одоо бидний амьдрал ер нь айгүй цөөхөн баг. Бараг байдаггүй. Тэгээд ингээд ер нь сатаар явцсан хүмүүс өөртөө тулаад ажиллахлаарэ өөртөө бүх асуудалтай байхгүй. Чи юу гэгээ мэдэхгүй байгаа ингээ асуухлаар би энэ юм шиг. Тэгэл бөөн асуудалтай. Тэгээ өөртөө ярихгүй явсаар байгаад тийм айгүй хэцүү болчтой. Тэгэхээр юу гэх гэхээр аль болохоор өдөрт 30 минут 1 цаг магадгүй 2 цаг. Ер нь бол хүн чи өөртөө нийт амьдралынхаа 90% нь ярьж явдаг гэдэг юм байлээ шүү дээ. Тийм учраас тийм цагийг өөртөө хамгийн түрүү гаргах хэрэгтэй юм байна. Манлагийн хувьд би өөртөө асууч ярин те. Тэгээ. Би ер нь бол нөгөө нэг morning routine, evening routine гэдэг өглөө оройн routine тавьж байгаа байхгүй. Тэр хоёр дээр аль алинд нь орлоод өгсөн бит. За яаж. Тэр нэг тийм амар хүмүүс шиг ингээл яг ингээл те ингэж сууж байгаа л гараа ингэж дээш нь харуулж байгаа заа гэл амсгалаа л тэгэл 30 минут цаг гэхгүй шүү дээ. Зүгээр л эн чинь тархин дотор бодож байгаа юм байхгүй. Өөртөө яг тэрнгээрээ consciously нэг 10 минут 10 15 минут хийгээл боддог байхгүй. Дайл болох өөртөө ярина те өөртөө өөрийгөө сонсон. За дээрээс нь дараагийн үе нь болохоор өөрийгөө програмчилж өгч чаддаг байхгүй. Бид нэр affirmation гэл хэрвээ сонсч исэн бол би бол айгүй сүулт хөгшөөсөө өнө сонссон affirmation гэдэг. Өөрийгөө мондог байна гэж хэлдэг ч юм уу те. Тэгж жагаад өөрийгөө дахин програмчлалт тийм арга байдаг юм байл л дээ яг. Secret те. Тий, secret гэдэг чинь бас нэг тэрний нэг хэсэг юм шиг шүү дээ. Тэр буцаагаад өөртөө үйлдэлээ буцаагаад. Тийм бол эхний айгүй хэцүү. Тийм бол эхний алхам ямар ч гэсэн өөртөө энэ нөгөө яг системд гоё орчоогүй байгаа бодлуудаа цэцлэхийн тулд өөртөө байгаа бодлуудаа сонсоод тэгээд тэр хэрэггүйг нь хаяад хэрэгтэйг нь аваад хэрэгтэйг нь авахтаа тэр affirmation гэдэг юмнуудыг ашиглаад visualization хийгээд тэгээ ингээ гоё өөргөө ингээ явсны дараа энэ олон сонирхоод байгаа юмс чинь энэ нь илүү юм биш үү яг. Тэгээ тэрийг бодохоор ч нөө зүрх чинь ингээл догтлол тэ ирээдүйд би ийм хүн болчихно ийм хийдэг болчихсоо тасархаа гэл догтлоод ирэх байхгүй. Тэгээ тэрийг мэддэг болт. Тэгэхгүй бол одоо нөгөө зарим хүмүүс ихэнх хүмүүсийн бодол чинь ийш ингээд амар олон тишээдэг байхгүй. Бодлоо цэгцлэе үү гэж ярьдаг л та. Тэгээ ингээд цэгцлээд ирэхийн цагт энэ юм байна гэдэг анзаардаг юм шиг надад бас санагдав. Тэр хүмүүс яадаг юм байна тий. Тэр зүрх чинь өөрөө бас. Тийм би нэр зүрхээ сонсоо. Зүрх нэрээ ихлээл одоо ингэдэж штэ. Бид нэг лекц сонсоод сууж их сургуульд орд бүгд л суусан тий. Лекц сонсоод сууж хахад нэг гой багш орж ирэл нэг юм ярингууд би ийм асуучмаар ингээл зэрчин ингэдэг штэ. Ийм хэлчмээр байна гэл. Тийм үе байсан л ах тийм үү. Тийм үе чинь уг нь бол зүрх чинь ярьж байгаа байхгүй. Тэрийг хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд дийн гот нэг 5 секунд 10 секундын дараа тэрийгэ магадгүй энэ хүмүүс юугээ бодчих юм. За багш юугээ бодчих бол багшээр дуусахаар болъё гэж жагаад булчингууд араас нь нөгөө тархич орж ирээд найзаа тий чи асуучих юм бол хүмүүс чамайг тэнэг юм шиг бодно штэ юу гэж бодох юм бэ багш чир дуусах бах багш чи уурлаа штэ бла 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 гэсээр гоод өөрийгөө алчдаг байхгүй. Тэгээд хүмүүс тэгсээр байгаа ер нь зүрхээ сонсч сураагүй. Харьцангуй Америк ч юм тэр соёлын хүмүүс чинь нэг юм бодон гутаа нөгөөдөө хилээс сурцсан байдаг байхгүй. Тэгээд аюу гоо сэтгэлээрээ ингээ яваа сурцсан. Тэгээд өөрийгөө ингэж хязгаарлалгүй тийм гоё байдаг санагдаад идэг. Зэст гоё арга. Амар удаа уучлаарай манайхаа. За одгөрл маань ерхий болохоор асуулт төөрөгдлөөр ярьсан байна шүү дээ тий. За ер нь буцаага за өнөөдрийн байдлаар ийм зүйлээр ирлээ. Зарим байдлаар явж исэн чи өөрчлөлт ирлээ. Гэхдээ яаж ер нь сонголтыг хийх вэ тий? Яаж мэдэх вэ? Яаж ер нь энэ сонголтууд байгаа бол тэрийг мэдрээд миний ерэн замнал амьдралын юм байна гэж ер нь шийдвэр гаргах. Ер нь яаж шийдвэр гаргах вэ тий? Би тэгээд нуурал дээр хичээлхийг бол би ерөөсөө шийдвэр гаргаагүй. Миний шийдвэр бол биш байсан. 8 та хахад болохоор гинт аваач загвал тэгэл. Гэтэ яг нөө хичээлж эхлээл би яг гой найзуудтай болоо. Тэгээд яг өөрөө амар хурдан сайжруулсан болохоор хүүхч амар дуртай. Тэгээд өөрөө амар дуртай болсон. Тийм тэг амар хурдан хугацаанд тэмцээнд яваа. Тэг амар дуртай болсон байсан. Тэгээд яг нөө дөнгөж яг нууралтаар хичээлээ жоохон тийм амжилт гараад ирэнгүүтээ нарны циркийн талаар яг одоо ойлгоод тэр тэгээд ингээл одоо янз бүрийн сэтгүүл, DVD бүгдийг нь үздэг байсан. Тэгэл за энэний тоглолтыг л амьдтай баг үзчих юмсэл гэж боддог байсан. Гадаад яваал нэг үзчих юмсан. За угаасаа л ажиллахгүй гэхдээ үзэх юмсэл гэж боддог байсан. Тэгээд яг 14-т ахт ажиллах боломж гарахад тэгэл амар яг өмнө нь 1 сарын хугацаанд амар тууштай бэлтгэл хийсэн. Бараг хичээлээс чөлөө авч байгаа л за удахгүй яваад өөр сургуульд орох гэж байгаа юм чинь гэл бараг сургуулаа хаяал манай багш нар бүр гайх. За тэр л жигинт юу болоод хичээлээ тасаад би завгүй байна гэл.
Тэгэл яг амар сэтгэл шулуудаал яг бэлтгэлээ амар тууштай гэж явж исэн. Тэгээд за энэ л орохыг мөрөөдөж исэн юм чинь те би ста фейл болж болохгүй гэж амар хичээгээл. Тэгээд тэнд угаасаа нөгөө амар их ингээд бүх хүмүүс ингээд орохыг хүсэж байгаа бас начиг дэлхийд даяар бүх мэрэгжлийн хүмүүс тэгэл дуучид, жүжигчид, бүжигчид гэл бүх хүмүүс байдаг. Тэгээд нэгэнт л тэгээд ажиллаа чадахгүй болох ч юм уу тэгэл юм бол ард нь ингээ очтой байж байгаа болохоор би ингээ алдчих болохгүй гэж амар ойлгож исэн. Тэгэл хичээсээр байгаа л нэг мэдсэн чинь өнөөдрийн өндөрлөх тий. Нэг мэдсэн чинь амар удаан ажил 9 жил ажил. 9 жил тууштай шүү те. Цаашдаа ер нь хэдэн жил явах чинь? Тийм стаж байгаа эсвэл тий. Дунд нь тий ер нь нэг өөр сонголтууд ирээд нэг ийшээ явах уу гэдэг юм хацаанд ирж ирсэн үү? Нэг тийм удаан хугацааг зарцуулчихаар тэгж амар нэг тийм өөрчлөлт гинт ингээл нэг амар өөрчлөн гэж бол боддог юм лээ. Гэтэ зүгээр яаж энээсээ илүү одоо ингээд зүгээр өргөжүүлэх юм уу тий цааш нөшөө жоохон яриачлаад тэгээ би яг одоо пиларес хийж эхлэе. Тэгээ тэрийгээ одоо сертификат энэ төр аваа заах одоо хичээлд нь сууж муугаад тэгэл ер нь яг өөрийнхөө яг дуртай юмнууд асаал ингээл явцсан тэрнээс гинт амар салбараа өөрчлөлт ч юм уу яг тэгэл их тэгжэл явуулъя гэж яваагүй. Манай компаниас амар гоё болохоор би ингээд амар гэр бүлтэйг агаа юм шиг л байдаг болохоор тийм бодох нэг үе гартгүй байсан гэх юм уу. Ер нь сонгосон юмдаа тууштай сонгосон тийм. Нэг нөгөө дуртай юм аа яг олцсон болохоор ч юм уу. Hello Yellow. За яг хизээ мэдсэн бэ гэд яг нэг өвлийн 3-аас эхэлсэн өдөр нь бүтэн сар гарсан байсан. 15-ны сар гэсэн үг байсан. За яг дан мон гэж орж ирсэн чинь бол байхгүй л та. Нэг гин пён гэл за би гэсэн нэг байхгүй. Яг нэг gut feeling гэж байдаг штэ. Дотроос яг зөв. Нэг ингээд өөрт нэг тухгүй байгаа мэдрэмж байгаад тэ. Тухайн юм дээр ингээд байнгут цаанаасаа л бие хөдөлж өгөхгүй тэгээд ингээд ер нь тэгэл нойр хүрээл тэгээ яг анхны ажил дээр байхад бол яг энд тохирох төрлийн хүн биш юм байна. Энэ одоо энэ төрлийн хийж байгаа зүйл надад тохирохгүй юм байна гэд ерөөдөө одоо ойлгосон. Байсан. Яаж? Яг тэгэл одоо нэг gut feeling байна. Өөрт төрж байгаа одоо мэдрэмжтэй. Тохгүй байгаа. Нэг тийм passionтай биш тийм мэдрэмж ингээд дотроос байгаа. Тэгээ ингээд өөрийнх нь хийж байгаа хажуутлын нөгөө хийж байгаа side project төр болохоор амар passionтай байгаад байдаг. Тэндээ бас ингээд орой очиод гэртээ ингээд хийнгүүт тэрэндээ амар гоо цаг зурлаад тэнчэнээс амар кайф авдаг тийм байсан. Тэгээд яг тэрийг ерөнхийдөө ингээд за би энэ бол энэ тохирохгүй юм байна. Гэхдээ мэдээж энэ ч бол ингээд мөнгө энд ажиллахгүй. Гэхдээ гараад дараагийн өөр туртай одоо сонирхолтой юмараа ажиллах юм байна гэсэн ерөнхийдөө тийм өөр тийм мэдрэмж бодол төрөөд тэрнийхээ дагуу яг гараад хамгийн анхны минь яг бүтэн цагийн яг маркетингийн чиглэлээр ажиллаж ирсэн. Бүтэн маркетингийн чиглэлээр ажиллаж ирсэн ажиллахаар Windar agency байдаг шүү дээ. Олон улсын agency. Одоо бол VML and Windar болсон нэр нь өөрчлөгдөд. Тинчээ яг анх part timer Windar-ын дөрөвд холбогдож ирсэн. Тэгээд тинчээ part timer маркетингийн чиглэлээр ажиллаж эхлээд тэгэл ер нь яг тэгж орохдоо бол нэлээд амар тийм одоо нэг цангацсан гэх юм уу те яг тэгж орсон байсан. Тэгэл ингээд яг хийгээл тэрнийхээ дараа Mongolia Stars дээр биш нэгээд өргөрлөний зах зээл рүү яг тийшээ бас орсон шалтгаан гэхээр яг надад нэг дотор нэг бодол өгдөө ингээд ер нь яагаад болохгүй гэж гисэн. Тэгэхээр яг нэг суур нэг бүх юмний нэг суур юм шиг байгаа. Юмыг яаж энэс нь өөрөөр харуулах уу, өөрөөр үзүүлэх үү, өөрөөр хэлэх үү, эсвэл байгаа юмыг илүү яаж сайжруулж, эсвэл яаж ийм юм байж болно вэ, болох вэ гэдгийг баталж харуулах вэ ч юм уу те. Тэгэхээр ингээд хийснүүд харахаар ингээд хийгдээгүй байсан тиймнүүд ингэж гаргаж ирж ингээд харуулсан ч юм уу. Эсвэл тийм одоо жишээл Монгол жишээл нэг Cafuné гэдэг болохоор өмнө тийм яг онлайн Монголын радио channel YouTube based team channel байгаагүй. Тэрийг анх ингээд хийгээд яг тэгтээ corporate-ыг зохиогч ирэхин дагуу ингээд ашиглаад ч юм уу одоогийн сүүл бас хийж байгаа project ч гэсэн яагаад ингээд зөвхөн Instagram дээр team storytelling team юм case study танилцуулдаг 10 slide дээр story дээр content байж болохгүй гэж тэрийг бас баталж харуулах гад тэгээд миний бас үзэн хийж исэн юм та тохиж исэн. Тэг бас бусад бүх скиллтэй те design copywriting скиллтэй холдоод ингээ яг нэг цэг дээр ирээд тэр бодлоос айгуу чухал юм л те. Тэгээ ер нь бол өөр төрж байгаа тэр сэтгэл мэдрэмжл байсан да. Gut feeling гэдэг. Тэгэл за энд бол тохирохгүй мэн гэдэг ерөөдөө буцаад ч яах илүү маркетинг тийм бүтээл салбар руу орсон. Мэдрэмжийн анзаарах гэсэн үг шүү дээ. Буцаагаад хэлвэл те. Тэр өөрт угаасаа нэг мэдрэмж төрсөн шүү дээ. Жинөө дотор байгаа юм а чи нөө анзаарах хэрэгтэй л гэдэг ойлголт яваад байна шүү дээ тий. Манлаа гэлсэнтэй ч адилхан. Тийм бах. За Бумашка. Их олон юм дандсан хүн шүү. Тийм би бас бусад зочдынхоо хэлсэн тий маш их санал нийлж байна.
бас манлаатай маш их санал нийлж байна. Яагаад тэгэхээр би бас яг доктор хүнтэйгээ маш их ярилцах дуртай, бас бясалгалыг сүүлийн үед маш их сонирхож байгаа, маш их ном уншиж ингэж судалж эхэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг би яг тийм юм олцсон, би яг тэр юм аа гэж хэлэхэд ер нь угаасаа хэцүү байдаг шүү дээ. Тэгээ угаасаа одоо залуу байна. Тэгээд магадгүй 50 хүрчээд ч юм уу одоо KFC-ийн жишээн дээр нэлээд хөгшин болчоод өөрийгөө олоод бизнесээ хийсэн тийм. Тийм болохоор миний яг хүсдэг яг зүйл юу вэ гэхэлэр бүх зүйлийг оролдож үзээсэй л гэж ер нь боддог. Хаана юу вэ? Амар олон төрлийн юм ингээд сонирхол би хизээч өөрийгөө ингээд одоо контент төрөлд ажиллана гэж хизээч бодож байгаагүй. 10 жил таахтаа магадгүй хуульч ч юм уу, эдийн засагч ч юм уу, бизнест болох байх гэдэг ямар нэг мэдээлэл авахгүй. Тэгээ хэрэв би энийг оролдож үзээгүй байсан бол одоо яг энэ одоо сонирхолтой зүйлээ олох байх. Магадгүй өшөө дахиад надад оролдож үзээгүй маш олон төрлийн салбар байгаа. Миний өөрийн мэдхгүй зүйлсэнд байгаа. Бүх зүйлийг л оролдож үзээл үнэхээр надад таалагдчихвал би тэрийг л хийн. Заавал таалагдахгүй яг түрүүн Таниканагийн хэлсэн шиг таалагдахгүй газараа gut feeling-тэй эзэж бити бас хүмүүсийг ажилласаа гэж амар хүсдэг. Тэгээ хоёр дотоорныхаа хүмүүсийг ч гэсэн хаана илүү тухтай байна, юуг илүү хүсэж чинь тэрийг л хийгээд яваасаа гэж амар их боддог тоо. Тухтай орчин. Ер нь зүгээр ихэнх хүмүүс хэлдэг шүү дээ. Би буцаагаал тухтай орчин марчныг явуулбалаа ярих бол тухтай орчноос хүн илүү чаленж хийгээд өөрийгөө илүү сайжруулж явах боломж байгаа юу? Эсвэл заавал тухтай байснараа тэр нь зөв. Тийм. Наад чинь бас амар гоё асуулт байна те ингээд ороод ирлээ. Тухгүй байхаараа би өөрийгөө холдуулна гэсэн үг үү? Эсвэл тухтай байхаараа би наашлуулна гэсэн үг үү те? Зарим талаараа эн чинь юм хийгээд явж байгаа үед чинь хэцүү юм байхаа тухгүй байж шүү дээ угаасаа. Нэг чадахгүй байна. Эргэлзэн хамтрагч нартайгаа үл ойлголцсон. Тэр тухгүй юм угаасаа гарна. Тэгвэл тэр болгонд нь бид нар холдуулаад байх уу? Би буцаагаад ингээд асууя те. За миний яг юу гэж хэлэхгээдсэн бэ гэхэлэр юу хүсэж чинь тэрийгээ хийн. Хэрвээ тэр чинь хитрхи их тухтай байгаа байвал өөр зүйлийг оролдож үзье. Яагаад тэгэхээр чиний оролдож үзээгүй маш олон төрлийн зүйл байгаа. Тэгэхээр аль болох дуртай орчиндөө байх хэрэгтэй. Хэрвээ чи тэрийгээ тухтайгаа олцсон тэг ингээд хитрхи комфорт байгаа ч юмс илүү их юм гарахгүй байвал одоо өөр зүйл оролдоод үзээсэй л гэж бодож байна. Тэгэхээр аль альнийх нь ер нь амьдралд баланс олно гэдэг амар чухал те. Тийм болохоор яг балансыг мэдрэх ойлгох нь л бас амар чухал баг. Тэгээ ер нь comfort zone-өөсөө гарах гэсэн үлийн үед угаасаа амар их ярьдаг болсон те. Тийм шүү дээ. Нэг талаараа зарим талаараа үгүйсгээл нөгөө талаараа зарим талаараа тэрийг ашиглаа. Яас өөрөө comfort zone-ыг юу гэж бодож байна? Надаас сууж юм уу? Би арилжлах юм уу? Надаас асуучлаа шүү дээ. Миний хувьд бол ер нь би ер нь бол яг тохгүй орчинд айгуу дуртай. Ер нь бол одоогийн ажлын байр эсрэгээрэл ингээл та руу буцаагаал ингээ асуугаад байгаа байхгүй. Тухтай орчинд орчихороо буцаагаад нөгөө нэг хийж байгаа зүйлээ хийгээд байгаа юм шиг санагдаад идэв. Тэнгүү чин тухгүй орчинд би орох тусмаа эн чинь өөрөө намайг болгоод байгаа юм байна шүү. Илүү намайг челленжлээ зөв юм биш үү гэдэг юм сайн нэглээд идэв гэж би боддог байхгүй ер нь бол. Тэгвэл аль болох одоо жишээлбэл олонний өмнө гарах. Угаасаа бүгд олонний өмнө гарангуул тухгүй орчинд л ордоо шүү дээ. Тэрнээсээ зайлсхийгээ цухтаад ийм миний юм биш юм байна гэж цухтаад байхгүй. Сэргээрээ энийг илүү би сайжруулад яагаад өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харж болохгүй гэж юм ажлын орчинд ч гэсэн. Олон хүмүүстэй ярих ч юм уу те тухгүй угаасаа л байдаг. Нэг презентацийн тавих гэсэн тухгүй байдаг. Амар тухгүй байна. Гэтэл би чаднаа л гэж байгаа юм байх ёстой гэж би бодоод байгаа байхгүй те. Тэгээ ерэн зүгээр яг хуу миний хувьд өөрөө шийдвэр гаргах нэг хідэн юм техник хідэн ч гэжтэй нэг техник байдیں۔ Би таад гэсэн хуваалцсан. Ирээдүйн би өөрийгөө харчдаг байхгүй юу. Ер нь за миний нэг юм 10 жил ч юм уу 15 жилийн мөнхийн нэг юм төсөөллийн юм байна. Өнөөдөр урдаа байгаа за нэг 4 вино байлаа гэж үзээ те. Нэг шаарнуулаа яадаг чинь. Тэгвэл энэ дөрвийн аль нь намайг энэ зорилгод манд хүргэх одоо алхам бэ, автобус бэ, машин бэ ч юм уу юу гэж нэгэлдэг вино вэ ч юм уу те. Тэрийг хардна. Гэхдээ яаж харах вэ гэхээр цаг хугацаа, мөнгө, хүрээлэл энэ одоо энэ нэг индикатор гэх юм уу юу гэх юм те. Энэ зүйлсүүдийг харгалзаж үзнэ. Yes байх юм бол энэ бол миний шийдвэр муу юм байна. Yes no байх юм бол энэ биш юм байна. Яагаад гэвэл өнөөдөр миний сонгож байгаа маань ирээдүйн миний мөнхийг бүрдүүлэхгүй юм байна. Нэг бол бүрдүүлэх юм байна гэдэг юм аргатай. Тэрнийхээ бол болоод ер нь одоо жишээлбэл вада хийх үү хийхгүй юу, вадаг цааш нь явуулах уу, юугаар явуулах уу гэдэг маань ирээдүйд зүүн зүгээр хаашаа зүглэх гэдэг байгаа юунаас л хамаарч юм бол гараад ил та. Тэр нь бол надад бол нэг тухтаахгүй бол нэг хамаагүй л бас байгаад байдیں۔ Эсвэл ингэж болох юм те. За энэ уцаагаал дайрал над руу хийгээд тийшээ те. Тэр ингэсэн асууя. За илүү яасан гинэ. Тухгүй орчин байна гэж. Гэхдээ магадгүй тухгүй орчин байгаа ч гэсэн чамааг яг ингээд хүсээд байгаа ингээд өдөөгөөд байгаа зүйл байгаа бах те. Бишээ чиний бүр салбар биш хэрнээ тухгүй байвал бас яг чиний нөгөө yes no гэдэг шиг чинь. Тэр юмнуудаа л харнаас үг штэ.
За чи ясах би ясах уу. Бас нэг юм надад бас айгүй хажилтаад байдаг. Бид нэр болохоор ингээд ганц л амьдрах шүү дээ. Тэнгүүд хүмүүс амар өөртөө ингээ хатуу байгаа дам санагдаад байгаа байхгүй юу. Ингээл би тухтай орчиндөө орцсон ингээд гой байгаа хэрнээ үгүй ээж дахиад ингээ хэрэгтэй одоо би ингээ хэрэгтэй одоо ингээд амар том зориг тавиал ерөөсөө ингээд гоёор мэдрэхгүй одоо би тэгвэл ингээ хэвээр гэдэг ингээ дандаа зориг тавиал өөртөө амар хааш байд юм шиг санагддаг. Тэгээ магадгүй та нарын дунд ч гэсэн тийм анзаараагүй байнга өөрийгөө би ингээ хэвээр гэдэг бол жоохон ч гэсэн ингээд нөгөө нэг амсгаа аваад өөрийгөө гадна талаас нь нэг ингээ ажиглаад те окей би яг аль фейс дээр яваад байна би зөв юм руугаа ингээд яарад байна уу. Эсвэл ингээд жоохон одоо би ингээд цагаа аваад жоохон ингээд поз авах шаардлагатай байна уу гэдгээ бас хүн анзаарах амар хэрэгтэй юм бэл. Яг л энэ 21-р зуунд тийш тэ. Хүн болгон уралдчихийдэг. Тэгэл яж хахад өдөр болгон шинэ стартап юм гараад тий. Тэнгүүд ингээл амар ингээл яарад идэг. Би яг энийг яаж мэдсэн бэ гэхээр саяхан найзуудтай ингээд ууланд гараад ингээл амар яарал яваал гэсэн би одоо ийм хийн за оройн цагаар 2 цаг надад илүү гарч энэ цагаа би яаж зарцуулах вэ гэд. Тэг ингээ уулын орой дээр гараал ингээд амсгалаа байсан чинь гинт бодоод би ер нь ингээл 20 итгэн настай залуухан юм биш. Би юунд яраад аа? Би за 60 наслаа гэхэд амьдралынхаа талын л туулж байна. Энийг туусан юм биш дахиад надад бүр 30 жил байна. Окей би жоохон calm down байх хэрэгтэй юм байна. Өөрийгөө жоохон ингээд тайвшруулад жоохон ингээд өөртөө чөлөө өгөх хэрэгтэй юм байна гэж ойлгох нэг юм хүнд нэг эргэлтийн цэг гардаг мардаг гэл амар юм гой номнууд дээр байдаг штэ. Мэдгүй магадгүй эргэлтийн цэг байсан үгүй юу нэг тийм өөртөөгөө ярилцах боломжийг хүн өөртөө өгөх нь амар чухал юм шиг санагдсан. Тэрийг та нар юу гэж боддог вэ? Богино зайныг үгтэн бид нэр гүгээд байх биш. Холын зайны юм тогтмолоор явах гэж бас хэлээд байдаг штэ тэ. Саяхан дээр болохоор яг санал нийлж байгаа ингээд баян ингээд нэг хойшоо нэг алхаад ер нь юу илээ гэдэг нэг том доошоо ингэж нэг хараад яваад тэгээ ингэж нэг хараад холоо хардаг л байх хэрэгтэй л бахалтай тий. Тэгэж ингэж харангуй за тийшээ очин за тэгвэл одоогийнх юм ингээд тэр яг тэрнээр ялчгүй хүн нэг тархиан амраах тийм цаг зав тийм юу бол байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг тэрхий хурдан яваад байдаг гин тэгсэн чи буруу тушаа амар хурдан яваад байгаа ч юм те. Burn out болчихсон шүү дээ те. Бүр ингээд юу санаа маажхаа болол дандаа ингээд гадагшаага ингээд юм хийсэрэл. Тэр тэн дээр бол яг хаа гинт бүр тэр зэг дээр очтлоо тэгж явахгүй дундаа ингээд ямар ч амьдралынхаа хэм маягт нэг өөрийгөө нэг тайвшруулдаг түрүүн хэлсэн йог бясалгал тэгээ салхинд гарах ч юм уу тиймэрхүү зүйлсүүдээр бас амьдралынхаа хэв маягт цуулгачих юм бол бүр амар хүнд тийм гинт burnout болсон нөхцөлд боллаарай очихгүй. Би нэг асуулт нэмчихье. За life balance болж штэ. За өөрийн чинь яг юм өөрт тоникана тохирсон ямар арга байна? Өдөр тутамдаа ажил хийгээ явж байгаа ч гэсэн түрүүний чи өөрийн хэлснээр хойш хараад те нэг 50 зогсоод юу болоод байна гэдгийг харах хэрэгтэй гэж. Тэнгүүд өөр чин тогсон тийм одоо life hack-уд байна уу? Тоникана зориулсан те. Тийм. За яг нэг тийм хөвтэй амар нууц мууц юм. Сэлээд идэм байл шүү. Тийм нууц мууц байхгүй. Тийм спортоор бол нэг бас усын спорт дуу унах туртай. Тэгээд агаарт ус амар гарах туртай. За тэгээд яг иймэрхүү хийхээр бас гүүх сүлүүд гүүх туртай болсон. Тэр яг ийм юмнуудыг хийхээр бас нэг сүүл нэг урт амьдрах ухаан гэдэг ном уншсан. Урт амьдрах гэдэг. Урт наслах гэдэг. Тэрэн дээр нөгөө нэг гүүхээр 40 минут хүн гүүхээр сэтгэл одоо шинжлэх ухаанаар батлагдсан байна л да. Доор хаяж 40 минут гүүхээр хүн нөгөө нэг сэтгэл санааны хувьд амар өөдрөг болдог. Ингээд стресс тайлэгдэх ч юм уу те. Тэр бол яг яалч үний юм билээ ингээд 7 хоногт нэг удаа ингээд гүнгүүт яг тэрний дараа ингээд хийж бүтээмээр ч юм шиг тэг хөлс ингээд гараад тийм мэдрэмж амар авдаг. За тэгээ бас усан сэлдээр ингээд одоо сэлж хахад ингээд нэг бодол юм бас амар згсэрдэг. Ингээд нэг ритмээр ингээд сэлээ явж байгаа гот нэг юма бодоол ингээд сэлээд хахаар ингээд бас тайвширдаг. Тэгэхээр бас спорт бол бас нэлээд чухал. Гэтэ гинт амар тамирчин болох гэдэг бол юм биш те. Зүгээр л 7 хоногт нэг удаа ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас амьдралын хэм маягтай суулгавал маш хэрэгтэй байх. Тэр нь бас нэг батлагдсан зүйл нэхэр бүтээлч байдалд ч гэсэн нөлөөлт юм билээ спорт. Одоо нэг шатрын спортоор хичээлдэг хүмүүс ч гэсэн спортоор хичдэг нэг бие физикли хөдөлгөж идэг. Тэр бол яг ер нь бол яг өөр дээр яг үзээд яг спорт гүйсний дараа ч юм уу ямар нэгэн спортоор хичээлсний дараа сэтгэл санааны байдал ч юм уу скол бодол санаа бол шал бас арай өөр болсон байд юм билээ. Тэгээд тиймэрхүү юм зүйлүүдийг бол айлуулах 7 хоногт нэг удаа заавалчгүй хийх боддог. За энэ 7 хоногт юу гэсэн гинэ? За энэ 7 хоногт ямар спорт хийсэн бэ? Хийж амжаагүй гинэ. За одоо тэгэл одоо яг хүүтэрсэн болохоор гадаа гүөх боломжгүй болсон. Тэгэхээр одоо сэлгэл авах гэж бодож байна. Өөрийн арга. За би Бомашка ярьсан дээр асуултан дээр хоёр тустай юм явцсан харагдаад байгаа байхгүй.
Яг хөө ингээд эхлээд болохоор зориг тавиад ингээд амар том зорилгууд дээр өөрийгөө прешүртэх нь нэгдүгээр буруу юм шиг байна. Тэ? Залуу юм байж. За окей. Нэг тэ. Дараа нь болохоор ингээд өөрийгөө айгүйх прешүртж яваад айгүйх яарч явсаар бодвол айгүй өөртөө ийм шахуу скежүүлүүд тавиад тэрэндээ хүрэх гэж гүйж явж байгаад burnout бол ядарч байгаа гэдэг ийм хоёр тустай юм байна хараад байна л да. Тэг яг хуу энэ айгүй шахуу юм тавиад тэрэндээ хүрэх гэж яваад burnout-ыг ядардаг. Энэ бол буруу гэдэгт би айгүй санал нийлдэг. Угаасаа бид чинь айгүй санаа бид нэг залуу шүү дээ тий. Би одоо өнөөдөр 30 настай гэхэд надаа би за 70 настай өглөөж надаа 40 жил байгаа байхгүй юу? Тэгээ 40 жил байхад чинь би дараагийнхаа алхам дүрхэнд бол би одоо жишээ нь магадгүй 5 жил шаардах юм би 1 жилээ тавьчихдаг байхгүй. Залуу хугацмаа тийм агтуу байдаг шүү дээ. Тэ? Би бас сургуулаа төгсөөл одоо шууд компани захирал 1 2 3 жилийн дараа болно гэдэг чинь боддог л байхгүй хүн болгоо. Тэ? Тийм агтуу юм тавьдаг. Тэр нь угаасаа хүний өөрийн тенденс юм шиг байна лээ. Тэгээ тэрнийхээ араас яваад тэгээ богино хугацаанд явахын тулд яваад нэг арналтаа зохицуулах болохоор чи хүн чинь физиологи амтэн шүү дээ. Биетэй байхгүй. Гормоноор ингэж идэг байхгүй. Сая тэр тоникана хэлж байгаа 40 минут гүйлээ гэдэг чи яага гоё филинг авч байгаа чи гормон л ялгарч байгаа байхгүй юу? Тийм л юм шүү дээ. Тийм. Тэгээ эндорфин ялгарч байгаа байхгүй юу? Тийм учраас одоос даалаад үе хий гэсэн хүчин төрж байгаа байхгүй юу? Тийм. Гормоны асуудал. Тэгээ энэ гот их нөгөө нэг амархгүй байнгут чин тэр гормон стресс гормон гарч ирээд нөгөө сайхан бус түүнүүдэд дарангуулад нөгөө сайхан амьдрах итгэл өчгөч юуч байхгүй болчихж байгаа хөх тий. Тэгээ тэр чинь буруу юм аа. Тэгээ аливаа нэг том юм ч хүрэхийн тулд ингээ урт хугацаанд явах шаардлагатай. Тэгэхээр чинь богино хугацаанд өөрөө burnout ихээр дими юм байна. Тэнтэй бол амар санал нийлж байгаа. Окей. Харин эсрэгээр энд нэг зорилгоор өөрийгөө болоод энэ айгу буруу юм шүү гэдэгт бол би санал нийлэхгүй. Зорилго байхгүй амьдрна гэдэг бол угаасаа утгагүй гэж би боддгийг. Яг л би өөрөө зорилгогүй яваад амьдралдаа уруудч үзсэн байдаг байхгүй. Тэгээд энэ амар сэтгэл судлаачд мундаг хүмүүсийн ярьж байгаа зорилго угаасаа байхгүй бүтэхгүй юм аа. Амьдрал чинь өөр айгу хүнд штэ. Юу ч хийсэн кост гарч байгаа штэ. Тэ? Тэгээд тэгж яах чинь ирээдүйн одоо том юмны төлөө бид нар одоо сафар хийж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор за би энийг л хийчих, энд л хүрчих юм бол энэ кост гарч чи одоо яах вэ гэж бодохоор тийм том зорилго байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол угаасаа энд одоо нөгөө нэг одоогийн байгаа жаргалаа хөлөөч надад кост гардаг л байхгүй. Ялгаагүй. Адилхан тий. Ялгаагүй. Одоо чинь junk food адилхан шүү дээ. Junk food идэх юм бол одоо бишөөгөр аваад амар гоё филинг төрнө шүү дээ. Тэ. Тэгээ одоогийнхоо бенефитийг аваа явах юм бол жилийн дараа junk food идэх жилийн дараа ямар болох хүн болго мэдчихэж байгаа шүү дээ. Тэ. Тэнд байгаа асуудал нь улам томорсоор байгаа амар тонцодлоо баларна шүү дээ. Тэгээ тэгхгүйгээр харин эсвэгээрээ би жилийн дараа эрүүл мэнд сайхан явахын төлөө би өнөөдөр амт муутай healthy хоол идчихэл байгаа байхгүй. Тэгээ эн чинь delayed gratification гэж өөрөө чухал байхгүй. Тийм учраас том зорилго гэдэг чинь өөрөө энэ delayed gratification хийх хүслийг нь хүндэн төрүүлж өгдөг байхгүй. Тэ? Тэгээ том зорилго байхгүй бол нөгөө нэг 6 цэнгэлээ хөөсөр гоод балардаг юм. Би өөрөө баларж үтсэн болохоор энэ дээр ингэж хэлдэг байхгүй. За одоо яаж life balance-ийнхаа одоо тониконотой адилхан юм нууц арга байна. Одоо хэдүүлээ залуучуудаа уцаа tips өгье те. Баланслаад. За ажил явж өдөр тутмын дунд хэдэн цаг ажиллаж байна? Өдөр дунджаар би бол 12 цаг ажилладаг. 12 цаг үү. Яг сүр юм ярьсан өөр 12 цаг ажиллаад мөр маш шиг ажиллаад байдаг. Тэгээд ингэдэ яг 12 цаг ажиллана ард нь нөгөө юмнуудаа зохицуулчихвал амралтаа зохицуулчихвал болчих. Би 8 цаг унтахгүй болохоор ер нь бол маргааш нь зомбироо дийлдэг байхгүй угаасаа. Тэр 7 хоногт тэр чигтэй тэгэл 8 цагтаа унтах хэрэгтэй юм байна. За жоохон leisure time байх хэрэгтэй юм. 12 цаг ажиллаж байгаа ч гэсэн ингээл ингээс суугаад байгаа юм шиг шүү дээ. Тэ? 30 минут 40 минут нэг юм хийлээ. Хажуугаар нь страма гарч ирэл юу гардаг л байхгүй юу? Хүн л юм чаа. Тэр чинь зөв шүү дээ. 30 минут амар бидний тархичугаас тэгж тунгаалсан гэдэг байгаа шүү дээ. Нэг юмруу амар хүчтэй фокуст явж хагаад 30 минут магадгүй 40 минут 40 минут аяга хол юм аа. 20 минут ч юм уу. Тэгээд нэг 5 минут алхах, босч алхах өөр юм хийх. Өдөр тэгдэг шүү дээ. Би хичээл хийдэг байхдаа мат англи хоёрыг зэгцүүлж тавьдаг гэсэн аахгүй. Матаа хийж агаад 30 минут хийлээ. Йоо залхлаа шүү дээ. Лаа шүү дээ. Юм уу англи руу авах гоё болдог. Тэгж хийдэг байсан. Тэгээд тэгжэл зохицуулдаг юм байна. Одоо бас жим байна уу? Тий. Тэгээд амар ядрахгүй тул аюучээж байгаа шүү дээ. Бие ядраахгүй тулд. Тий. Бие л ядрахаар хүмүүс тэгээд нөгөө нэг дундаа хашиж гад идэг байхгүй. Уг нь бол бид ч одоо яг хуу арцсангуу нөгөө нэг 10 жил мөлийн өгч биш ч бас зорилгоо амар томоор тавиад тийшээ явхад хэрэг хугацаа байгаа нэг тодорхой юм хараас сурцсан шүү дээ. Тий. Гэхдээ одоо нөгөө нэг 40 50 настай хүмүүс шиг мундаг биш. Тэд нар чинь харангуйтаа за энэ зорилго бол би энд нэг 5 жил дараа хүрнэгээ харчна. Тэрийг нь би одоо тавихтай юу гэж би энд 3 жил хүрээд хүрчнийг харчиж байгаа юм зэ. Тийм амар адгуу. Тий. Тэгээ тийм тэрийг бас ойлгоод болсон. Тэгэхээр дундаа нэг амар буцах гүйлчээд байгаа болно гэсэн үг шүү дээ. Би бас аяг амраад ер нь бол яг 10 30 гээл унтдаг. 10 30 гээл унтахгүй бол амьдрал ер нь хүнд шүү. Нойр гэсэн үг. 12 гэж энэ оюутнууд чинь нөгөө 2 моёр гэж унтаал тэгэл тэр 7 хоног тэр маргаашаа бүгдийг алаа ичиж байгаа шүү дээ. Ер нь бол бас л хөдөлгөөн нойрыг л нэлээд ярьчлаа шүү те. За одгэрл
За асуулт нь болохоор life За. balance. За ингээд Тий. хичээгээ зорилготойгоо буцаагаа тэрийгээ тий Тэр анзаараад. яг бумаа зүг comfort зогсох zone хэрэгтэй. гэж ярьжсэн шүү дээ тий. Одоо чи бас түрүү одоо нэг юм ингээл хийгээлээ байл. Надад бас яг тийм юу гарч яа тэгэл манайх ч ингээд өөр хотуудаар аялаад яваад байгаа ш гэсэн яг нэг шоу л явж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө нэг юм хийж байгаа гэсэн. Гэхдээ бүр их тоогоор тий 7 хоногт 10 тоглолттой. Тэр жилдээ нэг 300 гаруй тоглолт хийж байгаа байхгүй. Вау, ямар Тэгээд тэгэхээр амар ядарна. Гэхдээ яг нэг юм ахихтэй. Гэхдээ тоглолт алга өөр штэ лайв юм чинь. Янз бүрийн алдаа ч юм уу, янз бүрийн өөрхийн өөрчлөн янз бүрийн болдог. Гэтэл бас нэг тэгж бодогдсон мөлий. Бүр их удаан хугацаагаар ингээд одоо чинь 3-4 сар зогсолтгүй ичгээр ингээд бүр ингээд сүлдээ ингээд нэг яг нэмэр сонио ядрах гэх юм уу ингээд юу гэх юм тэнийг юм айсаар агаад нэг залхах гэх юм уу нэг тийм юм болд юм лээ яг нэг тийм перспектив өөрчлөгдөд ирэнгүүт ингээд би анх яагаад энд орсон бэлээ анх ороод ямар их баярлж исэн бэлээ те миний оронд ингээд орохгоо түлээж ямар их хүн байгаа лээ гэдэг ингээд амар санахаар тэнгүүт ингээд цацаад ингээд өшөө ингээд хичээн штэ те ингээд тэхгүй те тайзан дээр ингээд нэг ингээд за би нэг 1000 удаа ицсэн гэсэн царайт ерөөсө хийж болохгүй би яг өөрийгөө дандаа тийг саналдаг байсан тоглолт болгоныхоо өмнө за хүн болгоо одоо энд 2500 хүн сууж байгаа тэгээ бүгдээрээ анх удаа үзэж байгаа тийм excitement-тай сууж байгаа ш тэг плед авцантай ингээд тэгж яахад нь би нэг ингээд аль хэдийн ингээд 1000 удаа ицсэн гэсэн царайт хийж болохгүй шүү гэл өөрийгөө амар дандаа анх удаа хийж байгаа юм шиг тэрийг амар байнга сандаг байсан тэгээ тэр яг нэг тийм тэр үед байсан тусалдаг байсан тэгээ life balance гэвэл яг түрүү юм хайкуд байна уу зөвлөгөө болгоо залуучууд тий байн нэг тийм хайк бол ахгүй бүх хүмүүсээ л мэдэх ёстой юмнууд зүгээр идэх юм бол зүгээр баланстай би ерөөсөө юу ч хастгүй зүгээр дандаа одоо чихэр идэх дуртай гэсэн иддэг тэгэхээр тэгээд баг хэмжээгээр юм уу ингээл ер нь бол юу ч хастгүй өөрийгөө тэгж хасаж л дайет ерөөсөө хийж чаддгүй тех амар хэцүү санагддаг тэгээд дасгал бас байнгын гэхдээ тэгж их гүүж кардиогоор ч юм уу тийм амар хөндөр болтлоо эсвэл тэгэж нөх хөлөртлөө хийдгүү зүгээр дандаа ингээд баг хэмжээгээр нэг тийм хангалттай өдөртөө нэг 30 минут ч юм уу тэгэл хийдэг тэгэл бас нойр бас яг 8 цаг аль болох яг лунтах хичээд 8-аас их биш баг биш 8 л яг нэг тийм яг алтан тоо юм шиг байлаа 8-аас их унтчихаар нозороод тий тэг 8-аас бага унтчихаар ингээд нэг юм сурчдсан мөлий. Тэгээд хүмүүс одоо анзаарэгддэг юм залуучууд за залуу ахт нойр юу юм бэ бид нарт хэрэггүй гэл тэрийг би сансаар ингээд бүр ингээд хэлмээр санагдаад тийм. Тэгээд сүүлд бас нэг Why We Sleep гэдэг ном уншижсэн. Дэвид Синклерийн тий Harvard-ийн одоо профессор хүний тэрийг уншсан чинь бүр яг улам ойлгосон тий одоо нойр ямар чухал юм бэ хүмүүс ингээд амар тоодгүй штэ тий ингээд ажилчил байвал нойр ямар хэрэггүй гэл одоо ажиллахын тулд нойр хэрэгтэй яг ингээд нойр нь бага хүний бүтээмж нь одоо нойр бүтэн хүний бүтээмжээс хэр бага байдгүй. Тэгэл яг ер нь нойроо чухалчлах хэрэгтэй юм лээ. Тэгээ тэрийг бас тэр номыг бас уншаарай гэж зөвлөе. Why We Sleep гэдэг ном.